За эхэллээ. Эхний асуулт асуулаа. За, даваа гаригийн дараа ямар гариг болдог вэ? Мягмар. Оо, мундаг маш сайн байна. За, өвлийн дараа ямар үйлрэл болдог вэ? Өвлийн дараа юу? За, буруу хариуллаа. Нэг удаа асуулаарай. За, өвлийн дараа ямар үйлрэл болдог вэ? Хавар. Оо, мундаг маш сайн байна. За, дараагийн асуулт. Айл гэрийн өрхийн тэргүүн нь хэн байдаг вэ? За. Дараа. Юу гэсэн бэлээ? Юу гэсэн бэлээ? Айл гэрийн өрхийн тэргүүн нь хэн бэ? За, тавтал. Нэг. Хоёр. За, одоо асуулаа. За, айл гэрийн өрхийн тэргүүн нь хэн бол? За, ари өгөхөд нь болж байгаа юм. Айл гэрийн өрхийн тэргүүн нь хэн бэ? За, айл гэрийн өрхийн тэргүүн нь хэн болоо? Оо, мундаг маш сайн байна. За, бид нар одоо амьдарч байгаа аймгийн маань нэр юу вэ? Барнууд аймаг. Оо, маш сайн байна. За, тугалны ээж нь юу вэ? За, тугалны ээж нь хэн бэлээ? Тугал. За, 1 2 3 4 5. За, дараа чи хүүхдээ хариулъя. За, тугалны ээжийг хэн гэдэг вэ? Босог. За, буруу байна. За, ёо. Тугалны ээжийг хэн гэдэг вэ? Самбар дугаар батар амархан асуулж байна. 3 За, зөвхөн асуулж. За, тугалны ээжийг хэн гэдэг вэ? Үхэр. За, эмэгтэй ээж үхрийг юу гэдэг юм? Үнэ. Оо, сайн байна. Үнэ. Мундаг байна. За, тэгвэл морины үр төлийг юу гэдэг юм? Морины хүүхдийг үр төлийг юу гэдэг юм? За, мэдээ шүү хэлээ. Нэг тамар хэлж байна. 2 3 4 5. За, одоо асуулж. Дараа чи өгт нь морины үр төлийг юу гэдэг вэ? Унаг. Оо, сайн байна. За, хүнд нийт хэдэн гурав байдаг вэ? 10. Гурав байна. За, бодъё шүү. Хүнд нийт хэдэн гурав байдаг юм? 20. Оо, сайн байна. Би хөлийн уруунууд нь ороод 20 болно шүү дээ. За, хүрд байна. 5 6 хэд үлээ? 30. Сайн байна. За, одоо 5 хошуу малыг нэрлээрэй. Тавлангийн нэрлээрэй. Тэмээ. Ямаа хэн мөр үхэр. Нэг утсангүй. Үлдсэн үү? Ондролцсон уу? За, сайн байна. За, ямар баяраар монголчууд ахмад насантайгаа зоолгож мэдчилдэг лээ? Цагаан сан. За, сайн байна. За, арын хүүхдүүд нь чимээгүй сонсон шүү хүүхдүүдээ. За, солон хэдэн өнгөтэй байдаг вэ? 5. Буруу байна. Солон хэдэн өнгөтэй байдаг вэ? 7. Сайн байна. 7 өнгөтэй. За, гал гарвал ямар дугаарлуу залгаж тусламж дуудах ёстой вэ? Хичээл дээр үзсэн байгаа тийм. 102. Буруу байна. За, гал гарвал ямар дугаарлуу залгаж тусламж дуудах ёстой вэ? 103. Буруу байна. За, дараачих нь гал гарвал ямар дугаарлуу залгаж тусламж дуудах ёстой вэ? 110. За, буруу байна. Нэг. Гал гарвал ямар дугаарлуу залгуул гал команд ирэх үлээ? 105. За, 105 буруу байна. За, гал гарвал ямар дугаарлуу залгаж тусламж дуудах ёстой вэ? 211. За, буруу байна. Гал гарвал ямар дугаарлуу залгуул гал команд ирэх үлээ? 102. 102 биш байна. Дөхөж байна. За, гал гарвал ямар дугаарлуу залгаж тусламж дуудах ёстой вэ? 101. Маш сайн байна. За, хүрд байна. 9 3-ын
За дараагийн хүүхэд нь хариулъя. 9-3-ын. Пенло. За сайн байна. За 9-2-ын. 9-2-ын. Аннэ. За сайн байна. За мөс хайлахаараа юу болж хуурдаг лээ? Ус. За сайн байна. За ээжийн байна уу? Ээжийн чинь ээж чинь юу болох вүлээ? Эмээ. Мундаг байна. За 7-гийн тооны хөрш тоон хэд вэ? 8. За нөгөөх нь хэд вэ? 6. За сайн байна. 2 хөрш тоо байдаг тийм. За 12 жилийн шинжийг агуулсан ямар амьтан байдаг вүлээ? 12 жилийн шинжийг бүгднийг агуулсан ямар амьтан байдаг вүлээ? Үлгэр домог юу Google-тэй байдаг та. За буруу байна. 12 жилийн шинжийг агуулсан ямар амьтан байдаг вүлээ? Мөр. За морь өөр 12 жил дотор ордог тийм ээ. За 12 жилийн шинжийг агуулсан ямар амьтан байдаг вүлээ? За хариулаагүй. 12 жил тулгын нүгээр баар тулаалгаа гэж жилүүд байдаг шүү дээ. Тэрний бүгднийхэн шинжийг өөртөө агуулсан ямар амьтан байдаг вүлээ? 5 хошуу малын маань нэг байгаа. За дараагийн хүүхдээс нь асуу. 12 жилийн шинжийг бүгдийг агуулсан ямар амьтан байдаг вүлээ? Мөр. Харин манай 5 хошуу малын нэг нь байгаа шүү. За ёо хамгийн том бид нар ямар амьтан вүлээ? Үхэр. За биш байна. Бүр өөрөө 12 доо ордог ба. Тэмээ. Оо сайн байна. За нар аль зүгээс манддаг вүлээ? Гадаа. Үгүй аль зүгээс одоо урагшаа хойшоо зүүн тишээ баруун тишээ аль зүгээс манд? Тэнгэр. Аль зүг нэ баруун зүүн урд хойд аль нь энэ дөрвөн аль нь? Бараа. За буруу байна. За нар аль зүгээс манддаг вүлээ? Урд. За бас буруу байна. Нар аль зүгээс манддаг вүлээ? Хэд. Хэд. За буруу байна. За also сайн сонссон бол ганцхан зүг нь үлдсэн шүү. Нар аль зүгээс манддаг вүлээ? Зүүн. Маш сайн байна. Сайн байна. За эсрэгээр нар аль зүг рүүгээ жаргадаг вүлээ? Баян. За сайн байна. Баруун зүг рүү жаргадаг. Жаргадаг зүг тийм. За 6 3 тавахаар 2. за сайн байна. За манай аймгийн төвөр нэг гол урсдаг те ингээд урд бүгдээр очдөг. Тэр голын нэр нь хэм бэлээ? Голынх нь нэр юу вэ? За дараагийн хүүхэд нь хариулъя. Мэдж байгаа хүүхэд бол гараа цэмээргүй өргөдөө. Манай аймгийн төвөр урсдаг голын нэрийг хэн гэдэг вүлээ? Юу гэдэг вүлээ? Мэдж байгаа хүүхэд бол цэмээрхэн гараа өргөч. За байгаа мэн те. За бид юу гэж бодож байна? Амархан байгаа та. Бидэндээ. За болсон. За дараачих нь. За хариулчих. Эрх. Эрх гэж гол байхгүй. Ямар сум гэдэг үлээ энэ голынхаа нэрээр нэрлэгдсэн байгаа шүү дээ бүгдээрээ. За асуултын нэсвэ солих уу? Харин. Тэхүү. За тэгвэл Монгол улсын нийслэл хот нь юу вэ? Нэр нь? Ямар хот гэдэг вүлээ? Сүхбаатар. За Сүхбаатар биш ээ. Сүхбаатар бол аймаг шүү. За Голын нөгөө нэр мэдсэн. за юу юм? Нуур. За өгөө одоо би чамаас өөр асуулт асуугаад байна шүү. Монгол улсын нийслэл хот юу гэдэг вүлээ? Ямар хот гэдэг вүлээ? Хэрлэн сум. За буруу байна. Манай аймгаар орсдог голын нэр нь Хэрлэн байсан шүү. За Монгол улсын нийслэл хотын нэр юу вэ? Урабатар хот. Сайн хэлээрэй. Урабатар хот. Ямар хот вэ? Хот. Нэр нь юу нэ? Монгол улсын нийслэл хот ямар хот гэдэг вүлээ? Урабатар хот. За Улаанбаатар хот. За сайн байна. За цагаан сараар монголчууд ямар хоол хийж иддэг вүлээ? Сайхан басан те. Бууз. За сайн байна. Үхрийн баасыг юу гэж нэрлэдэг вүлээ? Хатсан үхрийн баасыг юу гэдэг вүлээ? Ингээд түлдэг штэ монголчууд гал гаргадаг.
За дараагийн хүүхдэд хариулах уу? Хатсан үхрийн баасыг юу гэдэг вэ? Ингээд түлээд гал гаргадаг шүү дээ. Хөдөө ингээд түүгээд. Аргал. Оо сайн байна. За хүн ямарваа нэгэн үнрийг ямар эрхтнэрээ мэдэрдэг вүлээ? Хамар. Сайн байна. За алим, банан, усан үзэм зэргийг нийлүүлээд ер нь нийтэд нь юу гэж нэрлэдэг вүлээ? Жимс. За сайн байна. За тэгвэл сүү, ааруу, лээцгий, өрөм зэргийг нийлүүлээд юу гэж нэрлэдэг вүлээ? Эдэ. За дөгч чинь. Өшөө юу гэж хэлдэг вүлээ? Ямар эдэг хэлдэг вүлээ? Сайн эдэ. Оо сайн байна. За хүүхдийн баяр хэзээ болдог вэ? Хэдэн сар хэдэнд болдог вүлээ? 6 сарын дэг. Оо сайн. Маш сайн байна. За нэг жилд хэдэн улирал байдаг вэ? 5. За буруу байна. Нэг жилд хэдэн улирал байдаг вэ? 10. За буруу байна. Нэг жилд хэдэн улирал байдаг вэ? 4. Сайн байна. 4 улиралтай. Өвөл хавар намар 100. За хэрэг дахиад хоёрын аль нь тэжээмэл амтан байна? Дахиад. За сайн байна. За Маша охины найзыг нь хэн гэдэг вүлээ? За Маша хүүхдтэй хэн байдаг? За дараагийн хүн хариулъя. Машагийн охин найз нь хэн бэлээ? Баага. За сайн байна. Маша баага хүүхдтэй. За гэрлэн дохооны ямар өнгөөр зам хөндлөн гарах ёстой гэдэг вүлээ? Ногоо. За сайн байна. За тэгвэл эсрэгээрээ гэрлэн дохооны ямар өнгөөр нь зам хөндлөн гарч болохгүй лээ? Удаан. За сайн байна. За ахан сургадаг дүүн яадаг үлээ? Сурдаг. Ахан сургадаг дүүн Сонсдог. за сайн байна. За ямар үйлрэлд навч шаарлаад модноос ундаг үлээ? Хавар. Ямар? Хавар. За биш байна. Ямар үйлрэлд навч шаарлаад модноос ундаг үлээ? Намар. За сайн байна. За эвдээ дөрвөн амьтны хамгийн том ах нь хэн бэлээ? Эвдээ дөрвөн амьт нь заан, сармагчин, туулай энэ дөрв та дөрв байдаг шүү дээ. Хамгийн том ах нь хэн байдаг вэ? Чам. За биш ээ. Эвдээ дөрвөн амьтны хамгийн том ах нь хэн байдаг вэ? Самарчин. Сармагчин биш байна. За дараачих нь эвдээ дөрвөн амьтны хамгийн том амьт нь Хэрэг. хэрэг ахгүй ш. Одоо тахта сармагчин туулай заан дөрөв байдаг шүү дээ. Эвдээ дөрвөн амьтан дотор. Тэр дөрвийн аль нь хамгийн настай том ах нь байдаг вүлээ? Тагта. Зөө сайн байна. За аратныхаа ямар амьтан бэлээ? Бар. За буруу байна. Аратныхаа Бар. бар биш байна. Түрүүнд хариулаад яасан байгаа шүү. Аратны хаан ямар амьтан байдаг вүлээ? Ажлан. Оо сайн байна. Мундаг шүү дээ. 3 оттойгоо явж тий. За туулайны үр төлийг юу гэдэг вэ? Бүдин. За сайн байна. За хоол хийдэг мэрэгчлээ хүнийг ямар хүн гэдэг вүлээ? Тогооч. Оо сайн. За 12 жилийн 6 дахь хамт нь ямар амьтан байдаг вэ? Нохой. За биш байна. 12 жилийн 6 дахь хамт нь ямар амьтан байдаг вэ? Нохой. За сайн байна. Ямар мундаг юм. За нэг хоногт хэдэн цаг байдаг вэ? 24. За сайн байна. 1 сантиметрт хэдэн миллиметр байдаг вэ? 10. За сайн байна. За хүний цусыг сордог ямар шавж байдаг вэ? Шавж. За дараагийн нь хариулъя. Цус сордог ямар шавж байдаг вэ? За ямар атан гэмээр цанх хэлээ. За дараагийн нь хариулъя. Хүний цусыг сордог ямар шавж байдаг вэ? Цусыг нь сордог шүү дээ. 100 болонгод хүмүүсийн цусыг сороод байдаг үстэй. За дараагийн нь бас хүүхэд нь хариулъя. Цус сордог нисдэг шавж байдаг да. За хүүхдүүдийн бүгднийг мэддэг асуулт байгаа шүү. Нисдэг юм шавж хүний цусыг сордог, хаацдаг.
За дараагийн нь хариулъя. Ангийн мэдж байгаа юм инээгээл. За ямар вэ? Сарсан багаахан. Биш ээ. За юу лээ? Шомол. Оо сайн байна. За нэг жилд хэдэн сар байдаг лээ? Нэг жилд хэдэн сар байдаг лээ? Нэг. За дараач. Нэг жилд хэдэн сар байдаг лээ? 12 сар. Оо сайн байна. За мэлми гэж юуны хүндгсэн нэр вэ? Мэлми гэж юу вэ? Дух. Дух. Дух биш ээ. Мэлми гэж мэлми. Ямар эрхтэн бэ? За дараагийн нь хариулъя. Мэлми гэж хүний ямар эрхтэн хэлж байгаа вэ? За. Нүүрэн дээр байдаг нэг эрхтэн нэр вэ? За дараагийн хүүхэд нь хариулъя. Мэлми нүүрэн дээр байдаг эрхтэн байх нь биш үү? Бүр төхөөл юм. Духуш байх нь байна. За мэлми гэж үг. Эм. Нүүрэн дээр байдаг эрхтэн гэж юм хэлж байна шүү. Мэлми. Нүүрэн дээр байдаг нэг эрхтэн. Нүүрэн дээр чамд эрхтэн байгаа тийм наадмаас нэг. Эд. За гшэна. За дараагийн нь Тэр чи байгаа нэг мэлми гэж нэрлэдэг байхгүй? За. Батаг. энэ хараа нүүрэн дээр чи юм гээд байж эдрийг нэг хийцээ юм шүү. За хэлээр аль нэг хийчих юм. За нүүрэнд байгаа эрхтнээс нэг амар ам нүд хүнсэг гэж байна шүү. Гоё нэрдэг байхгүй. За хэлээр нэг ихний хийчих. За болох юм уу? Яг нэг нь хийчихлээ. Болох юм алгасан мөн. За. Хэдэд өчг нэг За мэлми гэж хүүхдүүдээ мэлми гэдэг нь хүний нүдийг баштай хүндэтгэж хэлсэн үг юм байна шүү. За ёо мэлмигээ нэ мэлми тунгалаг гэдэг гэсэн яриа байдаг шүү дээ. За юу яа. Одоо энэ авах юм уу? Өмнөх хүүхдүүдийн бүгдийг авсан. Монгол гэрийн цонхыг юу гэж нэрлэдэг вэ? Монгол эсгийн бөөрхий гэр гэдэг шүү дээ. За тэрний цонхон эсгийн дээдлэлт нэдэг тэр эсгийг юу гэж нэрлэдэг лээ? Юугаараа хаах мах вэ? Монгол гэрийн Монгол гэрд очиж үзсэн үү? Год үзсэн. Бөөрхий гэр аа. Дээр нэдэг цонхын хүүхдүүд тэнгэр гадаад байсан. Өдөөний хүүхдүүд бас сайн мэдж байгаа. Бараг хүүхдүүдээс юм. За тэгвэл өөр асуулт асуух уу? За 8-4-ийн 8-4. За дараачих нь хариулъя. 8-4-ийн 32. За сайн байна. 8-6 За дараачих нь хариулъя. Батт юм хэлэх юм уу? Хэлэх юм уу? 8-6 хэлээ. За тахаа бич. Мэдгүй. За 8-6 хэдэлээ? 48. За сайн байна. 8-6 48. За шагаан тоглоо мэдэн штэ. Тэрний дөрвөн бэрхэд нь ямар амьтад байдаг лээ? Дөрөв бэрх нь юу гараад дөрөв бэрх болдог те? Дөрөв бэрх болтой мэн юу Дөрвөн бэрх. За тийм юмнууд буугаад дөрвөн бэрх бодлаа гэж хэлсэн штэ. шагааныхаа дөрөв талын хэлээд. За хэлээрэй. За юу бодог үлээ шагаа бод. Өөртөө бодоод байгаа. За дараачих нь шагааны дөрвөн талыг нэрлэх нь ч гэж нэ. Мэр. Тэмээ. Үхэр. За өхөр байна. За дараачих нь хариулъя. Болж шүү. Хэн. Яма. Тэмээ. Мэр. Оо сайн байна. За дэлхийн ямар хэлбэртэй вэ? Дугуй. За дугуй. За хүний харах эрхтэн юу вэ? Нүд. За сайн байна. Өдөр өнгөрөөд өдрийн дараа юу болдог вүлээ? Шүн. За сайн байна. За 12 жилийн хамгийн эхний амьд нь юу гэдэг вэ? Хулган. За сайн байна. Ус хөлтөөд юу болж хувирдаг вүлээ? Ус. Хөлтөөрөө. Мус. Оо сайн. За ямааны үр төлөгийг юу гэж нэрлэдэг вүлээ? За дараагийн хариулах.
Ямааны үр төлгийг юу гэж нэрлэдэг вэ? Ишиг. За, сайн байна. За, тэмээний үр төлгийг юу гэж нэрлэдэг вэ? Ботог. За, сайн байна. За, үхэрний үр төлгийг юу гэж нэрлэдэг вэ? Тугал. За, сайн байна. За, далай тэнгист амьдардаг хамгийн том амьтан юу вэ? Усан доор амьдардаг хамгийн том амьтан. Хамгийн том. Усан доор амьдардаг амьтан гэхээр аврах том юу гэж яриад байна? За, дараагийн хариулъя. Халим. Оо, сайн байна. За, тэгвэл хуурай газар дээр амьдардаг хамгийн том амьтан юу юм бол? Зан. За, сайн байна. За, ангийн багшийн нэрийг ингэ гэвэл? Баяр баяр. Амархан асуулт. За, сайн байна, мондөг байна. 999-ийн дараа хэдийн тоо гэвэл? 91. Хэд? 91. 91. За, биш байна. 999-ийн дараа? 1000. За, сайн байна. За, амралтын 2 өдрүүд болдог шүү дээ. Хагасаа бүтэн сайн. За, тэрийг ямар гар гэдэг вэ? Нэрийн Аваа мигмар хаваг гэдэг биш. Тэрний аль 2 гарыг нь амралтын өдрүүд вэ? Өнөөдөр маргааш 2 шилдэг үү? Хагсан. Аваа мигмар хаваг өөрөө баасан юм. Тэрний За, дараагийн хариулъя. Нэм тэгээд нөгөөт нь Өнөөдөр ямар гар? өнөөдөр нэм гараг. Маргааш нь гар. Өнөөдрийн юу гэдэг вэ? Өнөөдөр савг гараг. За, буруу байна. За, нэг нь сайн хэлчихлээ шүү. Ямар гар гэлээ сая? Нэм. За, нөгөөт нь ямар гар юм бэ? За, амралтын 2 өдрийг ямар гар гэдэг вэ? За, дараагийн хүмүүст хариулах уу? Амралтын 2 өдрийг ямар гараг гэдэг вэ гэж. Нэг нь ням гараг юм байна. Нөгөөх нь ямар гараг юм болоо? Басан. Баасан биш байна. Баасан чинь 5 өдөр шүү дээ. Тасаа өдөр. Өнөөдөр. За, дараагийн хариулъя. Нөгөөх нь ямар гараг юм болоо? Амралтын гаргийн нэг нь ням гараг гэдэг юм байна. Нөгөөх нь ямар гараг гэдэг вэ? За, дараачих нь. За, амралтын 2 гаргийг ямар гариг гэдэг вэ? Бям бям. Оо, сайн байна шүү дээ. Мондөг. За, эрэг гişгүүдээ нэрлээрэй. Эрэг гişгүүд. А. О. А. За, сайн байна. За, эм гişгүүдийн нэрлээрэй. О. У. За, сайн байна. За, машины замаар хөндлөн гардаг юм цагаан зураастай хэсэг байдаг шүү дээ. Тэрийг юу гэж нэрлэдэг вэ? Явган хүний машины замаар хөндлөн гардаг тэр цагаан зураастай хэсгийг юу гэдэг вэ? Явны зам. Биш ээ. За, дараагийн хариулъя. Явган хүний машины замаар хөндлөн гарахтаа гардаг тэр цагаан зураастай хэсгийг юугаар гарах гэж ярьдаг вэ? Юу вэ тэр? Юугаар гараад гэж sagдаг вэ? Зам. За, дараагийн хариулъя. Тэр цагаан зураастай хэсгийг юу гэдэг вэ? Замаар хөндлөн. Гарц. Оо, сайн байна. Ингэж хэлдэг. За, 17 дээр 5-ыг нэмээд. Хөрөндөрөв. За, буруу байна. 17 дээр 5-ыг нэмээд. 22. За, сайн байна. За, бидний хичээлд өглөө ордог тийм? Өглөө хэдэн цагаас хичээл эхэлдэг вэ? Дада. Буруу байна. Өглөө хэдэн цагаас хичээл эхэлдэг вэ? 8. За, сайн байна. Сайн уу гэхийг англиар юу гэдэг вэ? Хай. За, сайн байна. Hello, hi. Тэгээд за, 10-ын тооноос доошогоо тэгш тоонуудыг нэрлээрэй. 8. За, шүү. 6. За, шүү. 4. За, сайн байна. 2. За, сайн байна. 10-ын тооноос доошогоо сондгой тоонуудыг нэрлээрэй. За, хэлээрэй. Сондгой тоон. 1. Шүү. 2. За, буруу. Сондгой тоонуудыг хэлээрэй.
15-наас хойш сонгоо тоонуудыг хэлээрэй. 9 7 5 3 1 За сайн байна. За өөхөн бөмбөөхөө арга сэгсэхээ тэр юу вэ? Өөхөн бөмбөөхөө арга сэгсэхээ. За дараагийн өгч хариулъя. Өөхөн бөмбөөхөө арга сэгсэхээ. За манай 5 хушуу малын нэг биш өөхөн бөмбөөхөө арга сэгсэхээ гэж ямар амьтан бэ? нохой За биш байна. Өөхөн бөмбөөхөө арга сэгсэхээ. hen За сайн байна. За алим гэдгийг англиар юу гэдэг вэ? apple За сайн байна. За түнхэр өвгөн төмөн жадтай тэр юу вэ? мод Биш ээ. Түнхэр өвгөн төмөн жадтай тэр юу вэ? за агүй нөгөө зара За сайн байна. За ямар амтан нүдэн ань чаддгүй вэ? Ямар амтан нүдэн андгүй вэ? зам зам За биш ээ. Ямар амтан нүдэн ань чаддгүй вэ? самбарагч Биш ээ. Ямар амтан нүдэн ань чаддгүй вэ? мөр За усан доор амьдардаг амтан бэ шүү. Ямар амтан нүдэн ань чаддгүй вэ? загс Аа сайн байна. За 7 хоногийн хамгийн ихний гаригийг ямар гариг гэдэг вэ? За дараагийн хүүхэд нь хариулъя. 7 хоногийн хамгийн ихний гариг ямар гариг вэ? даваа За сайн байна. За Аз хэдэн хөлтэй вэ? 8 За сайн байна. Араас чимээгүй шүү хүүхдүүдээ. За хүний зүрх хаана байдаг юм бол аль талтай байдаг юм бол зүрх нь? Наач аль талтай? зүг За сайн байна. За яшт мэлхий туулаа хоёр уралдвал аль нь төрүүлэх бол? туусаа Туулаа нь уралдан тийм. За биеийн тамирын хичээл хэд өдрүүдэд ордог лээ? нэгдэх хоёрдох гуравдах Биш ээ да. Биеийн тамирын хичээл хэд өдрүүдэд ордог лээ? хоёрдох гуравдах Тийм. За зүг байна. Зүг байна. За тэгвэл дүрслэх урлагийн хичээл, зургийн хичээл хэд өдөр ордог лээ? тавдах За сайн байна. За бидний амьдарч байгаа энэ хотын нэр нь юу вэ? Дуу нь байдаг ш. чи болсон Оо сайн байна. Ямар мундаг юм. За ус ямар өнгөтэй вэ? цэгэр Буруу байна. Ус ямар өнгөтэй вэ? өнгөхгүй За сайн байна. Ус өнгөхгүй шүү хүмүүс те. За хүн дуу чимээг ямар эрхтнэрээ сонсдог вэ? чих За сайн байна. За гадил жимсийг англиар юу гэж нэрлэдэг вэ? Гадил жимсийг та нар бүгдээрээ мэднэ. Англиар юу гэж нэрлэдэг лээ? За дараагийн хүүхэд нь хариулъя. Гадил жимсийг англиар юу гэдэг вэ? банана Оо сайн байна. За үхэр чон хоёрын аль нь зэрлэг амтан бэ? чон За сайн байна. За туулаа ямар ногоон дуртай вэ? Туулаа ямар ногоон дуртай вэ? луван За сайн байна. За 32-ыг хуваахан 4. Буруу байна. 32-ыг хуваахан 4. 8 За сайн байна. 9-10-ын юр За сайн байна. За манай сургууль хин гэдэг баатрын нэрэмжит сургууль лээ гадаа хөшөөнд өгдөг штэ. Юуны нэрэмжит, хэний нэрэмжит нэгдүгээр сургууль гэдэг үлээ? Мэдгүй. За ямар мал мөөрдөг вэ? Ямар мал мөөрдөг үлээ? Мөөрж ин гэдэг гэдэг шүү. За дараачих нь ямар мал мөөрдөг вэ? үхэн За сайн байна. За 93 наадамд юу ордог вэ? 93 наадам 100 болохоор наадам болтго штэ. За наадмаар ямар тэмцээн уралдаан гэдэг юм уу юу гэдэг болдог үлээ? мөр Мөр уралдаан. За зөвшөө яадаг үлээ? Өшөө юу болоод байдаг үлээ тэр наадмын талбай дээр? За мэдээж шүү нэг нь морь уралдаг юм байна. За дараачих нь хариулъя. Өшөө нэг нь юу вэ? бүх За одоо нэг нь өгцөө. Морь бүх хоёр байна. Одоо нэг нь яадаг вүлээ? мэр уралддаг
Бүх барилттай. Өчигдрийг нь яадаг вүлээ? Гурав багтаад шин. Наafын талбай наач нэг хүмүүс нэг юм хийгээд байдаг та. Яадаг вүлээ? За дараагийн хүүхэд нь хариулъя. Морь бүх хоёрыг хэлсэн байна. Одоо нэг үлдсэн нэг юм хэлчих. А хэлсэн мө? Тэгээ. За сонссон бүгч нуучлаарай. За тэгвэл даагны морины уралдаанд хамгийн сүүлд орсон морийг нь монголчууд юу гэж нэрлэдэг юм болоо? Энийг мэдж байгаа хүүхэд байна хариултын. За хөдөөний хүүхдүүд бол мэдэх бах тийм. За дахиад таны дуугархыг нь юу гэж нэрлэдэг вүлээ? Дахиад яаж ийн гэдэг вүлээ? Окей. Дахиад яаж ийн гэдэг вүлээ? Одоо дуугархын дөөрэ авах шээ. Одоо үхрийг мөөрөх гэдэг бол дахиад яаж ийн гэдэг вүлээ? Юу гэсэн бэ? Дахиагийн дуурхыг нь юу гэж нэрлэдэг вэ? Одоо үхрийг бид нар өмбүүгээ дуурхад нь мөөрж ийн гэдэг нь шүү дээ, тийм үү? Тэгвэл дахиад гогоогоо дуурхад нь энэ дахиад яаж ийн гэж дуурч юу яаж ийн гэж хэлдэг вүлээ? Хийж байгаа. За буруу байна. Дахиад яана гэж ярьдаг вүлээ? Дахианы дуурхыг нь. За дараагийн хүүхэд нь хариулъя. Дахиад яаж ийн гэж ярьдаг вүлээ? Дахиад нэг күнкарэгүү гэж дуурдаг шүү дээ. Тэрийг нь дахиад яаж ийн гэдэг вүлээ? За энэ асуултанд хариулах хүүхэд байна уу? Дахиад яадгийг. За. Донгодог. За сайн байна. Тэгвэл энэ хоёрын шууд одоо очих юм шүү. Энэ охиныг урд нь гаргаад ингээ эргүүлчихээ та нэг нь асуугаагүй юм чинь. Энэ сая Донгодог. хэлсэн шүү дээ. Тэр чинь энэ охиныг гүйлгээд ингээ дараахын шинэ асуулт асуусан. Чи доогдох гэж хариулчихлоо. Хариулсан. За, эрхийн мэрэгэн харваачийн үлгэр байдаг тийм үү? Тэнгэрт олон нар мандаад ганг ачиг болдог. За, хэдэн нар манддаг вүлээ? Тэнгэрт хэдэн нар манддаг вүлээ? Эрхийн мэрэгэн харваачийн үлгэр дээр? За таагаад хамаагүй тоо хийж болно ш. Хамаагүй. За нэг тоо. Сараагаар ганцхан нар үлддэг ш. Ингээ хавсараагаар ганцхан нар үлддэг ш. Хэдэн нар нэг тоо. Чи мэдж байгаа юм уу? Yes. За буруу байна. Долоо. За сайн байна. 7 нар тэнгэрт мандаад эрхийн мэрэгэн 6-ыг нь харваад унгадаг ш. За, Поророгийн найзуудын хүүхэлдэйн киноны цагаан багвааг нь хэн гэдэг вүлээ? Пупу. Буруу байна. Цагаан багваа, Поророгийн найзуудын цагаан багваа хэн гэдэг вүлээ? Пупи. Пупи. Зөв байна. За, тэгвэл Поророгийн найзуудын бяцхан үлэг гөрүүлийг нь хэн гэдэг вүлээ? Угаар батар амтах ш. Яг дараалтаа ороод тусаараа Үлэг гөрүүл Пороротой хамт үлэг гөрүүл. Кром. Зөв. За, корон. За, манай сургуулийн гадаа мод ургадаг те том мод. Тэр модыг ямар мод гэж нэрлэдэг вэ? За, тэгвэл өөр асуулт асууя. За. Энийг ч бас мэдэхгүй байх таа ч. Лам нарын байдаг газрыг юу гэдэг вэ? Сая цагаасаар ном уншуулахаар хаана утсан? Лам нар дээр очиж ном уншуулдаг ш. Тэрийг ямар газар гэдэг вэ? За, лам нарын байдаг газрыг тийм лам нар байдаг газар одоо очиод ном уншуулдаг штэ хүмүүс ингээд залбираад ном уншуулдаг тэр газрыг нь ямар газар гэдэг вэ? За дараагийн хүүхэд нь хариулъя. Лам нарын байдаг газрыг юу гэж нэрлэдэг вэ? Ном уншдаг. Бамта. Юу нэ сая зөв хэлсэн үгүй юу? Ламтан биш ээ.
За лам нарын байдаг очоод ном уншуулдаг газрыг юу гэдэг вэ? Андан. Оо сайн байна. Мундаг юм аа чи бүр. За эмч нарын төвүүл ажилладаг газрыг юу гэдэг юм? Эмнэлэг. Оо сайн байна. Долоо хэд вэ? Хүчнээ. Буруу байна. 7. Абайд. Хүчнээ. Биш ээ. Дөнгөс сая 48 гэж байна. 7 хэд вүлээ? Биш ээ. Буруу байна. 7. 49. За сайн байна. 49-ийг тэгвэл 7 туваавал 7. за сайн байна. За өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ? Өчигдөр хэдэн байлаа бодоорой. За дараачийн хүүхд нь хариулъя. Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ? 3 сая 82. Чи айгу мундаг юм аа нэрээ. За шүдний хамгийн том дайсан нь юу лээ? Чихэр. За сайн байна. За гэргий гэж ямар хүнийг хэлдэг вэ? Гэргий гэж. За 3 9 биш ээ. 3 биш шүү дээ 3 биш. Эхнэр хүний гэргий гэдэг шүү. Заяа хүүхдүүдээ. Үдээд очих. За 9 7 хэд вүлээ? 63. За сайн байна. 7 6 хэд вүлээ? 42. За сайн байна. За танаа аав чинь ээж чинь юу болох вэ? Хатан мэж. Буруу байна. Аав нь ээж чинь юу вэ? Ээж чинь манай юу гэж ярьдаг вэ? Эхнэг. Буруу байна. Аавынх нь ээж чинь болохоор нөгөө эхнэр нь болно шүү дээ. Ээж чинь хувьд аав чи одоо юу нь болох вэ? Нөхөр. За сайн байна нөхөр. За охтын чихний гоёлыг юу гэдэг вэ? Эмг. За сайн байна. За чи хэдэн онд төрсөн бэ? 2018 он. Оо маш сайн байна. Чи ямар жилдээ вэ? Нохой. Сайн байна. За тэнгэрт байдаг од ирхсээс одоо нэгийг 3-ыг нэрлээрэй. Тэнгэрт байдаг од ирхс одоо юмнууд байна шүү дээ. Тэнгэрт юу юу байдаг? 3 юм байна. Нэрлэж. Сар, од. Тэнгэр. Тэнгэрт байдаг одоо од ирхсээс нэгийг нэрлэх гэдэг чи 2-ыг нэршлээ сайн байна. 3-ыг нэрлэх гэдэг. Од, сар, за өдөр гардаг нь юу лээ? Өдөр тэнгэрт байгаа гэдэг нь. Тэрийг Нар. сайн байна. Од, нар, сар. За хонь яманы оо яач вэ? Одоо яа. Отын цөөхөө асуусан. Тэгээ тэ. Хонь яманы баасыг юу гэж нэрлэдэг вэ? Энийг мэдэх болов? Басыг. Аргал. Аргал нь болохоор үхрийнх нь. Хонь яманыхын жижигэн нэг юм гэдэг. Хоргол. Оо зөв сайн байна. Хоргол. За сайн байна. За дараачих нь. За хүний цусыг сордог ямар шавж байдаг вэ? Шоргоолж. Буруу байна. Хүний цусыг сордог ямар шавж байдаг вэ? Шумал. За сайн байна. За Монгол улсын нийслэл хотыг юу гэдэг вэ?
нийслэл. Хот ямар хот вэ? Чэбэл. Гочаасан чи бидний амьдарч байгаа. Монгол улсын Сүхбаатар. биш байна. Түрүүн гарсан асуулт шүү. Монгол улсын нийслэл хотыг юу гэж нэрлэдэг вэ? Чэбэлсэн. Чаасан бишгээ түрүүн хэлсэн шүү. Одоо ямар хот вэ? Эмээд чимээгүй юм. Улаанбаатар. За, сайн байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. За, айл гэрийн өрхийн байна уу? Ячва. За, айл гэрийн нэг. Айл гэрийн өрхийн тэргүүн нь хэн бэ? Аав. За, сайн байна. За, бидний амьдарч байгаа аймгийн нэр юу лээ? Орнод. За, сайн байна. Аргагүй шилдэг хоёр юм аа тийм. За, шинэ жилийн баяр хизээ болдог вэ? Аяа Иесус. 12 сарын 1 хамгийн сүүл. За, сайн байна. За, газар доор гахаа зулцгална тэр юу вэ? Үгс. Оо, сайн байна. Ямар мундаг юм бэ? За. За, 7 хоногийн 3 дахь өдрийг юу гэж нэрлэдэг вэ? Бас. За, буруу байна. За, байж байгаа гэж нөө. Дараа нь хариулахгүй бол яах юм шүү. Тий. 7 хоногийн 3 дахь өдрийг юу гэж нэрлэдэг вэ? Цог. Оо, за, сайн байна. Тэргүүний 1-р сургуулийн Баяр Магнаагчтай 2-ын ангийн анхаа тэмцээнд идэвхтэй оролцсон бүх сурагчдаа баярлалаа. Тэгээ эхний 5 байраа шалгаруулсан байгаа. Тэгээ эрхэм хүндэт Ц амин дуралтанд 2-ын ангийн сурагчдын дунд зохион явуулсан хөгжөөнд асуулт хариултын анхаа тэмцээнд оюун ухаанаад ажиллан амжилттай оролцож тусгай байр эзэлсэн тул өргөмжлөл хадгалуулав. Оюун сэтгэлгээтэй хөгжиж өргөн мэдлэгтэй тэлж оюуны мэлмитэй тунгалаг байгээ. Анги өдөрцөн багш Баяр Магнаа эцэг эхийн зөвлөл 2 дугаар баг гэсэн байна. За, дараагийн тусгай ойр маань мөнх заяа. За, 3 дугаар ойронд мөнх хоёр. За, мөнх хоёр маань 2 дугаар багийн гишүүн байгаа. Зохион байгуулсан багийн гишүүн. За, дид байр нэг байхгүй ч. Дид байранд чи 2 л орсон байна. 2 дугаар ойр. За, тэрүүн байранд Хөрөл Антрын урангоо орсон байна.